Зөвхөн хөөрхөн охид л хөгжөөнд дэмжигч болдог гэж бодож байна уу? Бандо Хороки багаасаа жудогоор хичээлсэн ч бүдний хүнд гэмтлээс болоод болохоос өөр аргагүй болдог. Амьдралынх нь нэг хэсэг болсон зүйлээ алдаж гуталд орж спортоос хүндэрдэг. Гэтэл бага насны найз Хашимото Казума нэг санал тавьдаг. Мэшин их сургуулийн их хичээчүүдээс бүрдсэн хөгжөөнд дэмжигчдийн баг байгуулахад нэгтгэхийг урьдаг. Эхэндээ гайхаж ирэлцсэн ч Харуки сургуулийнхаа анхны эрэгтэй хөгжөөнд дэмжигчдийн баг Breakers-ийг байгуулдаг. Breakers гишүүд нь өөр өөр шалтгаанаар нэгддэг. Зарим нь шинэ эхлэл хүсэж, зарим нь өөрийгөө өөрчлөхийг хүсэж, зарим нь зүгээр л охидын анхаарлыг татахыг хүссэн. Тэд үсээ тод өнгөөр бодон их сургуулийн фестивал дээр үзүүлбэр үзүүлж мөн үндэсний хөгжөөнд дэмжигчдийн аваргад оролцохын тулд шаргуу бэлддэг. Гэхдээ тэдний зорилго зөвхөн цом авах биш. Тэд бусдад урам өгч дэмждэг баатууд болохыг хүсдэг. Асай Рёгийн зохиолоос сэдвэлсэн Чирэданши 19 их өвөрмөц мөн BL-фэнүүдэд зориулахад ахлагч Казумад зүгээр нэг баг их сэтгэлээс арай илүү сэтгэлтэй байж магадгүй. Сакума Рюзо гэж би. Өдөр бүр нэг аним.